Цэцэрлэг санаачлагч гал одрах Америкийн нэгдсэн улсад 14 жил ажиллаж амьдарсан. Тэрээр гадаадад байгаа монголчуудыг эх оронтой холбох ямар нэгэн гарц хэрэгтэй байгааг анзаарснаар дэлхийн монголчуудын төглийг байгуулах санаачлаг гаргажээ. Төглийг St. Louis Transport санхүүгийн байгууллага зөвийг шүүгэлдэгч төрийн бас байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Дэлхийн монголчуудын төгөл үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 50 га газарт байгуулагдах юм. Дэлхийн монголчуудыг хаанаас ч хамаагүй сэндлийг ашиглаад шилжүүлгээ хийгээд тэгээд одоо тарих боломжтой гэсэн үг. Одоогийн байдлаар үндэсний цэцэрлэг төрөлн дээр нийт 36 төрлийн мод таригдж байгаа юм байна. Тэгээд тухайн хүн маань өөрийнхөө одоо сонгосон төрлийн модыг сонгоод тэгээд энэ газараа би тарина гэж одоо захиалга өгч болно. Мод захиалсан хүмүүст тарьсан мод нь одоогийн түвшинд ямар байгаа, яаж ургаж байгаа гэдгийг байнга үзүүлэхээр тэр аппликейшн асуудыг бас шийдэх гэж байгаа. Тэгэхээр энэ бол аль болохоор хүмүүст хөнгөн хялбар илүү үр ашигтай байгаасаа л гэж хүсэж байгаа. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд орон зай цаг хугацаа үл харгалзан эх орондоо өөрсдийн төгөлдөө олж өөр хождоо үлдээх дурсгал газар байгуулах боломж бүрдэж байна. Мөн гадаадад байгаа монголчууд St. Louis Transport санхүүгийн байгууллагаар дамжуулан гадаад улсаас мөнгөн гуйвуулга хийх олон төрөлд санхүүгийн зохицуулжлэгийг авах боломжтой юм.